Монгол гайхамшигтай орн. Монгол бол дэлхийн түүхийг бичлсэн нүүдэлчдийн болон суурин иргэншлийг хослуулсан орн. Монгол бол Орос хятад их гүрнүүдийн дунд орших энхийг эрхэмлэгч орн. Монгол бол түүхийн нухчаан дундаас тусгаар тогтносон ардчилсан улс. Монгол бол улс орон бүртээ харилцсан ашигтай худалдаа хамтын ажиллагаа тогтоон хөгжиж буй орн. Гайхамшигт их орныхон ирээдүй гэрэлтүүлж, үндэсний эвнэгдэл эрх ашигаа энэ тэргуунд тавьж, үнэт зүйл үзэл баримтлаар үлгэрлэн хүн нам улсын хурлын 2024 оны ээлжид сонгуульд бүрэн багаараа өрсөлдөж байна. Хүн нам бол 21-р зууны нам. 20-р зууны арга барилаар 21-р зууны нийгмийг өөрчлөхгүйг мэдэрсэн мэрэгжилтэн залуусын нэгдэл. Хүн нам бол бусад улс төрийн намуудаас үзэл баримтлал, үнэт зүйлсээр засаглах арга барилаар нийгэмд тулгамдж байгаа асуудалд хандах хандлагаараа ялгаатай нам. Хүн нам бол цаг тутам өөрсдийгөө боловсронгуй болгож нийгмээ өөрчлөгч шинэ үеийнхний нам. Хүн нам бол өөрийн зохион байгуулалт, үйл ажиллагаагаараа үлгэрлэж нийгэмд улс төрийн шин загвар тогтоон өөрчлөлт авчрах 21-р зууны нам. Хүн нам өөрчлөн цаг нь болсон. Сайн байцгаана уу? Миний нэрийг Банзрагчийн Отхон төгс гэдэг. Би хүн намын удирдах зөвлөлийн гишүүн, мөн хүн намын дэргэдэх бодлого судалгааны хүрээлэнгийн захирлаар ажилладаг. Бодлого судалгааны хүрээлэнгийн судлаачид, эрдэмтэд, экспертүүд бид бүхэн өнгөрсөн 1 жилд хүн намын мөрийн хөтөлбөр дээр ажиллалаа. Хүн намын мөрийн хөтөлбөрийн бас нэг гол хэсэг бол макро эдийн засгийн бодлогыг хүн нам яаж харж байна вэ? Яаж төлөвлөж байна вэ гэдэг нь их чухал юм байна. За би тайлбарлаж эхлэе. Хамгийн эхлээд макро бодлогын гол эхэлж байгаа санаа бол хөгжлийг түүчилэх аж үйлдвэрийн, хөнгөн аж үйлдвэрийн, уул уурхаан, үйлчлэгээний салбаруудаа дэмжиж ажиллана гэж байгаа. Салбар болгоныг гэхээсээ илүү хамгийн том харьцангуй давуу талтай тэр гол салбаруудыг бид бүхэн хөрөнгө оруулалтаар дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрчим хүч, тээвэрлэлт, логистикийн бүхэл бодлогоор нь дэмжиж ажиллаж байж манай улсын хувийн хэвшил хөлтөөрөө дахин иргэн босож олон ажлын байр нэмэгдүүлж хүмүүс ажилд орж орлоготой болж буцаа татварыг төлдөг болж татварын суур бааз нэмэгдэж манай эдийн засгийн макро эдийн засгийн бодлого сайжирч ирэх юм байгаамаа гэж бид нар төлөвлөж байна. Дараагийн том зорилго бол макро эдийн засгийн бодлого дээр үнийн инфляцийн асуудал байна. Үн өсөөд амьдралын худалдан авах чадвар, иргэдийн амжиргаа муудаж ирж байгаа. Тийм учраас бол хүн намаас эх 4 жилд үнийн өсөлтийг инфляцийн түвшинг нэг оронтой тоонд л барихын төлөө зорж ажиллана гэсэн үг. Яаж тэр чадах вэ гэж асууж магадгүй. Энийг бол судалгаан дээр үндэслэнэ. Макро эдийн засгийн судалгаан дээр үндэслээд төсвийн болон мөнгөний бодлогыг маш сайн уялдаатай зохицуулж ажиллаж ийж инфляцийн түвшинг нэг оронтой тоонд барихыг зорж бид нар ажиллана. Тэгснээрээ хүмүүсийн худалдаа авах чадвар сайжирна. Пүүс компаниудын ирээдүгөө төлөвлөх, хөрөнгө татах, банкнаас зээл авах, ажлаа төлөвлөх, шин салбар, шин бүтээгдэхүүн гаргах дээр итгэл үнэмшилтэй ажиллах тэр макро орчинг бид нар бүрдүүлж өгнө гэсэн. Дараагийн гол асуудал бол бид нар гадаадтай их харилцаа холбоотой эдийн засаг, нээлттэй жижиг эдийн засаг байхгүй юу Монгол маань. Тийм учраас $1 харьцах, 1 юантай харьцах, 1 евротой харьцах манай төгрөгийн ханш бол маш чухал макро эдийн засгийн үзүүлэлт. Тийм учраас төгрөгийн ханшийг бол бид нар тогтвортой байлгахыг аль болохоор нэг төгрөгөөр гадагшаа аялах, тэр худалдан авалт хийх, бизнесээ өргөжүүлэх тэр валютын ханшны бодлогыг бид нар тогтвортой сайн явуулахыг зорж байна. За дараагийн макро эдийн засгийн бодлого бол төсвийн бодлого. Төсөв бол хүн болгоны толгойн өвчин болж байгаа. Аж ахуй нэгжүүд, иргэд, төрийн байгууллагууд,
малчид, газар тариалан бүх салбарыг төсвийн бодлого хамарч байна. Төсвийн бодлого дээр бид нар ямар бодлого, ямар зорилт тавьж байна вэ гэвэл төсвийн алдагдлыг л хамгийн түрүүн бууруулахын төлөө ажиллана. Төсвийн 2011 онд батлагдсан төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу л төсвийн алдагдлыг нийт төсвийн 2% л барих. Тэр бодлогыг эх 4 жил, эх 8 жил, эх 12 жилд бид нар барьж ээж төсвийн бодлогоо эрүүлжүүлнэ, тогтворжуулна гэсэн. Асууж ээж магадгүй. Утгаа агшаа энэ төсвийн чинтэй яаж энэ зардлыг бууруулах юм бэ? Бүр болохоо байх юм биш үү гэхлээр нэгдүгээрт шийдлүүд байна. Гол нь бол яг үгээр татвар өсөхөөсөө илүү татвар төлдөг тэр суур хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн. Татвар төлдөггүй аж ахуй нэгжүүд, татвар төлдөггүй иргэдүүд татвараа төлдөг болж ээж татварын орлого нэмэгдэж ирнэ гэсэн. Тийм болохоор татвар нэмэх шаардлагагүйгээр төсвийн зардлаа санхүүжүүлж явж болно гэсэн. Гэхдээ төсвийн зарлагын үргүй зардлуудыг хаснаа гэсэн, багасгана гэсэн. Тийм учраас бол яг үгээр төсвийн алдагдлыг аль болохоор бага байлгахыг хүн намын макро бодлогын асуудал эрхэлж байгаа эрдэмтэд зорж байна. Төсвийн алдагдлыг бага байлгах бас дараагийн нэг арга бол айгүй цомхон, чадвартай төрийн ажилчид төрийн цомхон тэр төрөө бүтээх асуудал. Тэглээгээд төрийн үйлчлэгээ муудна гэсэн үг биш. 3.5 сая иргэд манд хамгийн гол бололцоотой технологи, техник, энэ гарч байгаа хиймэл оюун ухаан, робот, их өгөгдөл энэ болгоныг ашиглаад төрийн үйлчилгээг бай газраас боломжийнхаа цагт, боломжийнхаа хүссэн үед авч чадхаар тийм л төрийг ажилуулж байвал төрийн ачаалал, төрийн зардал, төсвийн үргүй зардал буурч ирнэ гэсэн үг. Тэгэд чөлөөлөгдсөн мөнгөөр нь яах вэ? Иргэдийн боловсрол, эрүүл мэнд, хүүхдийн эрүүл мэнд, цалинтай ээжүүдийн гэж хэлэгдэж байгаа 50 мянган төгрөгийг жил сард 660 мянга буюу хөдөлмөрийн доод хөсний хэмжээнд бол хүргэх тийм боломжууд нэмэгдэнэ гэсэн. За дараагийн асуудал макро эдийн засгийн гадаад өрийн асуудал маш чухал. Хүн болгон бодож байгаа. Яг хүн болгон өөрийн гэсэн өртөөлт хувьдаа хувь хүн болгон байгууллага болгон өртөө явж байгаа. Гэтэл цаана ч улсын өр гэж өдөр тутам өсөж байгаа том өр байна. 35 тэрбум Америк долларын хэмжээтэй өр болчиход байна. Тэгэхээр энэ өрийн асуудлыг яаж шийдэх вэ гэдгийг бол бид нар эх 4 жилд шийдэж ажиллана. Хэрхэн яаж шийдэх вэ? Хамгийн гол өрийг үүсгэж байгаа их уср бол төсвөө замбраагүй зарцуулж байгаа асуудал. Төсвийн алдагдлыг үргэлж нэмэгдүүлж байгаа асуудал. Тэгэхээр энийг зохицуулж төсвийн алдагдлыг бууруулж иж бид нар гадаад дотоодоос хөнгөлөлттэй их уср, зээлийн их усрыг олж чадчих бид нар өрийн асуудлыг өрийн менежментэд зөв хэрэгжүүлнэ гэсэн. Тэрнээс биш шинэ бонд гаргаад шинэ мөнгө гаднаас татаж аваад өмнөх өрөө төлдөг буюу урт хормоогоо хойд хормоогоор нөхөж явдаг бодлогыг бид нар хэрэгжүүлэхгүй гэсэн. Тийм учраас гадаад дотоод өрийн асуудлыг эх 4 жилд тогтвортой сайн шийдэх болно. Дараагийн асуудал бол бид нар төсвийн бодлого ярьлаа, гадаад өрийн асуудал ярьлаа, татварын бодлого, мөнгөний бодлого, инфляцийн бодлого ярьлаа, ханшны бодлого ярьлаа. Одоо дутагтаад байгаа нэг бодлого бол гадаад худалдааны бодлого гэж байгаа. Мөнгөний бодлого, сангийн бодлого, төсвийн бодлого, татварын бодлогоос гадна гадаад худалдааны бодлого бол манай улсын хамгийн чухал бодлогуудын нэг. Манай улс бол гадаад эдийн засагтай маш холбоотой. Аж ахуй нэгж болгон Хятадаас, бусад улсаас үйлчлэгэдээр застуулж байгаа бүх зүйлээ бүх нөөцөө татан авдаг. Тэгэхээр гадаад худалдааг аль болохоор шуурхай, иргэдтэй, аж ахуй нэгжүүдтэй, ээлтэй, ойлгомжтой тэгж явуулдаг гадаад худалдааны бодлогыг татварын болон гадаад худалдааны татварын бус дарамтыг бууруулах тэгжээж энэ урсгал бараа үйлчлэгээний урсгалыг хурцсгаж өгч байдаг аж ахуй нэгжүүдийн асуудлыг хөнгөвчлсөн тийм л бодлогыг бид нар эх 4 жилд хэрэгжүүлнэ гэсэн үг. Одоо макро бодлогын хамгийн чухал асуудал бол ерөнхийдөө бид нар хүн болгоны санаанд орж байгаа, санаагийн зовж байгаа зүйл бол хөдөлмөрийн зах зээл, ажиллах хүчний бодлого байна. Төсвийн бодлоготой холбоотой, мөнгөний бодлоготой холбоотой, гадаад худалдааны бодлоготой холбоотой, татварын бодлоготой холбоотой шүү дээ.
Тийм учраас аль болохоор хувийн хэвшлүүдэд дэмжсэн, хувийн хэвшлүүд шинэ ажилчдыг бизнесээ өргөжүүлээд шинээр ажилчин авах, шинэ бүтээгдэхүүн гаргаж яхад нь тусалсан нийгмийн даатгалын шинтгэл, аж ахуй нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, нийслэлийн татвар, онцгой татвар, импортын татвар, экспортын татвар энэ болгон дээр нь уян хатан бодлого явуулж ээж л бид нар хувийн 900 одоо бүртгэгдээд байгаа 600 орчим мянган аж ахуйн жижиг дунд бичил том аж ахуй нэгжүүд болон 978 орчим өрх гэрүүд 3.5 сая хүмүүс бол ирээдүйдээ итгэлтэй, бизнестэй, ажилтай, орлоготой тийм сайхан ажиллаж амьдрах ирэх 4 жил, ирэх 8 жил, ирэх 12 жилийн төлөө бид нар зүтгэх болно. Макро эдийн засгийн бодлогын амин сүнс зүйл бол хувийн хэвшил, төр хувийн хэвшлийн түншлэл гэж бид нар хүн намын бодлого судалгааны хүрээлэнгийн судлаачид үзэж байгаа. Сүүлийн жилүүдэд хувийн хэвшил хумигдж байгаа, багасж байгаа. Аж ахуй нэгжүүд маш их хаалга барьж байгаа. Тийм учраас аль болохоор хөнгөлөлтөө гадаад дотоод зээлийн их усруудыг олж тэднэртэй олгож явах нь мөнгөний бодлогын гол зорилго байдаг. Тийм учраас энэ зорилгыг бид нар биелүүлнэ гэсэн үг. Ингэснээр аж ахуй нэгжүүд хөнгөлөлттэй зээл аваад тэр зээлээр үйлчлэгийг өргөжүүлээд мөн төлөх татврынхаа хэмжээг тогтмол төлж байдаг, нийгмийн даатгалын шинтгэлээ төлж байдаг, тэднийг дарамтлж байдгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалтын болон гадаадын технологийн дэвшил, судалгааны зөвхөн одоо мөнгө татврын дэмжлэгээс гадна судалгаа, шин, онол, технологи тэр дэмжлэгүүдийг төрөөс үзүүлж явах нь хамгийн том макро эдийн засгийн бодлогын нэг байх ёстой. Сүүлийн жилүүдэд дэлхийд дахинд ч бас тэгж явж байгаа. Дараагийн нэг асуудал бол сүүлийн одоо 4 жил, 8 жилд ажиглагдчихж байгаа зүйл бол төрийн эдийн засаг маш их томорч байгаа. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүд бол үргэлж алдагдaltaй ажиллаж байгааг бид бүхэн сонсож байгаа. Тийм учраас бол макро эдийн засгийн бодлогын, төсвийн бодлогын нэг гол зорилго бол тэр аж ахуй нэгжүүдийг аль болохоор нээлттэй, тогтвортой, үр ашигтай, алдагдaltaгүй ажилуулах тэр менежментүүдийг хувийн хвшилтэй хамтарч төр хувийн хвшлийн түншлэлээр ажилуулах ёстой. Зарим алдагдaltaй ажиллаад байгаа, зарим болохгүй байгаа аж ахуй нэгжүүдийг татан буулгах хэрэгтэй. Өмчилж байгаа өмч хувьчлалаар хувийн хвшилтэд борлуулах хэрэгтэй, дамжуулах хэрэгтэй. Тэгжээж энэ одоо хувийн хвшлүүд бол хөлтөөрөө зогсон, алдагдaltaй ажиллаж байгаа, үргэлж татаас авж байгаа энэ төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийн тоог багасж ирнэ гэсэн үг. Дараагийн хувьд бол дараагийн сүүлийн одоо макро эдийн засгийн бодлогын зорж байгаа зүйл бол төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийн орлого хаашаа явж ийнэ гэдэг дээр маш сайн хяналтыг тавьдаг тийм макро бодлого явуулах хэрэгтэй. Гэв гинт гарч ирээд мод таринч гэдэг юм уу? Ковидын үеийн бүх иргэдийн тогны мөнгийг төлөнч гэдэг юм уу? Төрийн өмчийн компаниудын орлого ашгийг хамаагүй зарцуулдаг. Төсвөөс бүр гадуур том төсөв бий болгож үр ашиггүй, хяналтгүй, шилэн дансаар ордгүй тийм зарцуултыг бид нар хаах болно гэсэн. Тийм учраас бол яг уу гэхээр энэ нь цаашдаа макро эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулна. Манай дотоод үр багасна, манай улсын гадаад үр багасна, манай улсын төсвийн алдагдал багасна. Тэр чинээгээрээ л хувийн хвшил, иргэд хөнгөлөлттэй зээл авах төр гэсэн том айхтар дарамттай өрсөлдөгчгүйгээр бизнесээ явуулах, шин технологи бий болгох, шинээр ажилчид авах, шин бүтээгдэхүүн гардаг, шин зах зээл дээр нээж гадаадд бараа үйлчлэгээ экспортлдог тийм л макро нээлттэй жижиг эдийн засгийг бий болгож дэмжихийн төлөө эх 4 жилийн хүн намын макро эдийн засгийн гол бодлогууд хэрэгжих болно гэсэн үг. Хүн нам өөрчлөн цаг нь болсон.